Сайн байцгаана. Provision Baby D3 гээд бэлтгэлийнхаа хэрэглэх аргын талаар бяцхан зөвлөгөө өгье. Provision Baby D3 витамин маань гаднах хайр цаглалт маань юм харагдаж байгаа. За доторх хэлбэрийг хэдүүлэн онгоолгоод харъя. За хайр цаг дотроо ийм хоёр хэсгээс бүртгэх нь байна. Ууттай тосон суур хэлбэртэй D витамин маань тусаагаар хэлбэр. За ингээд суур Д-гээ болохоор бас давхар ийм уутан дотор хамгаалт маягаар хийцэн байгаа. Хэдүүлээ одоо хэрэглэхээс өмнө уут нь амтгтан байгаа. Энийг задлаад үзье. За. Ингээд задлангууд уутан дотроос маань хоёр зүйл гарч иж байна. Энийг бол мэдээж хүмүүс маань мэдж байгаа бах. Чигнээс хамгаалагч. Энийг нь аваад хайчин хэдүүлээ. За ингээ онгойлгонгууд Provision Baby буюу бидний хэрэглэх гээд байгаа суур тоссон буюу суур дэмэн байж байна. За татлаацсан бүрэн. За тэгвэл бид нэр онгоо хэрэглэхээс өмнө онгойлгохдоо яаж онгойлгох вэ гэхээр цагийн зүүнний дагуу буюу тагаа шууд чангалж хэрэглэнэ. Яагаад энийг шууд чангалуулах гээд байна вэ гэхээр Provision Baby D3 маань бусад дэгээс ялгаатай нь болохоор ашигтай бактеритэй D витамин бахна байна. За тэгвэл тэр ашигтай бактерийг хаана хадгалаад байгаа вэ гэхээр энэ D-гийнхаа таган дотор нь тэр бактерийг нь хадгалаад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ таган дотор байгаа бактерийг нь бид нэ хэдүүлээ суур тостойгоо нийлүүлчих нь байна. За онгойлгоцгоо хэдүүлээ. Цагийн зүүнний дагуу эргүүллээ. За ингээд таг хийгээд лацсан задарж байгааз. За ингээд лацсан задарсныхаа дараа гүйцэд бүр тултал нь хүзүүнд нь тултал нь эргүүлнэ. Нараа эргүүлж явах та шил рүү бактери нь унж байгааг харж байна. Тагын дотор байгаа бактери нь унж шít цагаан өнгөтэй нунтаг. За харагдаж байна уу? За энд ингээд тавьчих гарч ирээд тах шүү. За ингээд бүх бактериуд маань доошоо унчлаа. Унсныхын дараа мэдээж сайн сэгсрэн. Энийг одоо бактери D-тагаа бүрэн гүйцэд холигдтолно гэсэн үг. За ингээд бүрэн гүйцэд холигдоод тосондоо жигд тараад ирж байгаа. За жигд ингээд тараад ирснийхэн дараа хэдүүлээ. Мэдээж энэ лацсан нууцсан юм чинь тагныхаа лацыг аваад хийчихье. Тэгэхээр нөгөө ашигтай бактери нь хадгалагдж исэн сав нь харагдаж байна таган дээр нь. Тэгэхээр одоо энэ таг биднэрт хэрэггүй болсон учраас энэ тагаа хайчих хэдүүлээ. Тэгээд тагаа хаяад бидний савлгаан дотор мэдээж ийм тусаагууртай таг байгаа. Тусаагууртай тагныхаа хамгаалтын хушууг нь аваад эндээ хийгээд ингээд таглаад хадгалах боломжтой. За хэрэглэхдээ мэдээж ингээд бактери маань D-тагаа холилдсон учраас одоо хүүхдийнхаа нэрийнхаа ам руу өдөрт шууд 5 туслаар хэрэглэнэ. Соруулаад пипеттэй хушуу буюу тусаагууртай хушуугаараа соруулаад хүүхдийнхээ ам руу нь шууд 5 туслаар хэрэглэх нь байна. Гэт 1 2 3 4 5 гэд гэх мэтчлээ ингээд 5 туслаар хэрэглээд хэрэглэхийнхаа өмнө буюу хүүхдэд тусаач хэрэглэхийнхаа өмнө заавал сэгсэрч хэрэглэнэ. Дэгээ сэгсэрч хэрэглээд тэгээ сайтар таглаад D витамин онгойлгосноос хойшоо 2 сарын хугацаанд хэрэглэх боломжтой буюу 2 сарын хугацаанд хадгална. За тэгээ хүүхдэд хэрэглүүлснээс хойшоо D-гээ хаана хадгалах вэ гэхээр хөрөгчний хаалганд зүгээр ингээд хадгалах боломжтой.